нэг дураагаас ихтэй. Ямар хацаатай? 10 15 хацаатай. За, ойлгоо. Юзийг 10 болоо.
잘쳤다 나 한번 이쪽으로 왜 너희들 이쪽으로 붙인다. 자, 자, 얼굴 누구 보냈어? 요거를 약간 됐어. 요거를 하라고. 그게 왜 됐어? 다음 그룹을 타고 나 앞에 무슨 타고 거기로 있어. 거기 생긴 거기로 무슨 그걸 아세아는 대략이나 쓴 타다가 거 거기서 왔을 때 타왔어. 신교사때 다음이 도는 아니 냈다가 들죠. 원래 거기는 좀 많이 도는 있었고. 자, 가위 대충 누군 아무리 대충인데. 자, 빠르게. 얼굴을. 자, 빨리 딱 노을 뺐어. 요거를 오늘 이야기 없지. 자, 이렇게 돼. 자, 자, 무슨 얘기가 됐어? 자. 아무리 대충이네. 자, 빠르게. 미끄러게 하지. 먼저 빨간을 페인트 중에 가르치는 독서와 관련있게 네가 허리표가 자, 하나 허리로 붙이면 돼. 읽는 수한 거
고침하고 보이는데. 양식들. 자, 장아식사ትን хаа сүйдээ 식사ትን хаа 장아식사ትን хаа хаашигсаатын хаа бидний чигээр хайсан юм тийм. Тэгээ танах юу бүх юм хаа өчнөд болсон байгаа. За, бүгдээрээ 35 хуваалт юм байна юу? Бүх харьцаануудаа 35 хуваалсан юм чинь. За, тэгээд 7-ны 5, 7-ны 2, 5-ны 2 гэсэн харьцаа өгсөн. За, дөрөвдүгээр нь. Яхаатай байна уу? Адилхан байна уу? Аль багтай адилхан байна уу? Манайтай болохоор yung дөрвөн бүтээл төлөөхөр хэрэг хэвчүүлсэн. Тэгээд дараа нь энгийн бүтээл хараад юу ижил хайцаараа ижил тагаар хэвчүүлсэн. Тэгээд үүнийгээ хайцаа болгоо юу яасан. За. Бүгднийг 5 хуваагаад 35-ны 14 гэх мэт Маша 35 14 хоёр маань гэхэд ойлгож авах байна. Тэндээр дутуу авах байсан байна. За бай. Дутуу. Сүйдээ шилжүүлэн харьцуулахад харьцааны болохоор 7 гэсэн тоо гарсан. За 7-2 харьцаа тань. Тэгээд бас цагаан шилжүүлээ хаан шилжүүлээ харьцуулахад 7 гэсэн тоо гарсан. Тэгээд бас сүйдээ шилжүүлээ хаан шилжүүлээ харьцуулахад 20 гэсэн тоо гарсан. За нэгдүгээр, дөрөвдүгээр хоёр ерөнхийдөө адилхан болсон юм тийм. За хоёрдугаар, гуравдугаар хоёр адилхан болсон байна. Нэгдүгээр, дөрөвдүгээр хоёрыг одоо цаашдаа хаад нэг хуваах үйлдэл бодсон байна. За одоо даалгав дөрвийг. За даалгав дөрвийг. Нэгдүгээр хэмжлэгийн үр дүн, хоёрдугаар хэмжлэгийн үр дүн. За харьцаа гэсэн байна. Нэгдүгээр хэмжлэгийн үр дүнд нь эндээс энэ агчирч байгаа яснаа урууны үзүүр. За хоёрдугаар нь энэ үений яснаа урууны үзүүр хэмжлүүдийг. За тэгэхээр өөр өөрсдөө хэмжлэдэг гэж. Тэгээд өөр өөрсдөө дугаарыг тавиад. За тэгээд дараа нь цагийнхаа бус гişүүдийг хийж аваад унтж байгаа. За. хэмжлүүдээр хийсэн харьцаануудаа бичээрэй. Нэгдүгээр хэмжлэгийн үр дүн, хоёрдугаар хэмжлэгийн үр дүн харьцаа.
За тэгвэл болоо. Дөрөв гарчлаа. Ами гарна нෑма. Ошманч нэг аа. Нэг дунджаа бүх багуудын дунд чинь 1.8 гэсэн юм тийм. За ерөнхийдөө энэ ихэвчлэн 1.6 гэсэн харьцаа. 1.6 гэдэг энэ харьцааг маань хатан харьцаа гэж нэрэлдэг. Хатан харьцаа гэж нэрэлдэг. Хатан харьцаа амьдрал дээр хүмүүсийн амьдрал байгаль дээр байж байдаг. За хүний биеийг тэрчгээр ахтай харьцаагаас тогтно. Уруулын уртыг хамгааны уртыг эсвэл хөмсгний дээд талаас нүдний доод хүртэлх харьцааг нүдний өдөр харьцуулахад бас 1.6. За тэр бодохоор одоо нөгөө визийн хэмжээ болно шүү дээ. Визийн хэмжээний төгсийг одоо гоо сайхантай эмгэлтийг шалгаруулахдаа энэ харьцаануудыг хавдаг. Тэгж шалгаруулдаг. Биеийн харьцаа нөгөө 90-60 гэдэг шүү дээ. Тэ 90-60 гэдэг чинь бас харьцаа гарч ирж байгаа юм тийм. За тийм алтан харьцаануудаас гарч идэг байгаа. За алтан харьцаа өшөөгөр байгаад модны навчин хүртэл байдаг. За тэгээ алтан харьцааны тухай юу технологийн багшаасаа өшөөгөр интернетээр ороод хайрлах зөндөө олон мэдээлэлүүд байгаа. За өөрснөө тэрийг дагуулж авч уншаарай. Би энэ хэсэг юмнуудыг зургийг зурнуудын хайр хүмүүст мэдээлэл өгсөн байна. За энэ санаа аваад хэрэг fogoo байна. За одоо тэгээд багийнхаа гишүүдийг үнэлнэ. Ажлын урсны хамгийн доод хэсэгтэн дээр хэдэн оноо тавих гэж хэлдэг. Нэрийг тавиад тэгээд 5 оноо. За босноо. За өнөөдрийн хичээлээр юуны тухай үзлээ? Харьцааны тухай тийм харьцаа амьдрал дээр юу хэрэглэе гэдгийг үзсэн. За тэгээ харьцаа гэж юу хэлдэг юм бэ? За нэг тог нөгөө тог хуваахад гарч байгаа одоо бидний энэ хуваахад гарсан энийг бол харьцаа гэж хэлдэг тийм. За харьцааны захын гишүүдийн үржүүр нь юутай тэнцүү вэ? Гатын гишүүдийн үржүүртэй тэнцүү. За биний дааш түрүүний хэлсэнтэй ахтай харьцааны талаас нь хэлээрэй. За мөн зөвхөн чихийн 164